Эрхэм сонсогч та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчууд ЭМЖЛ радио 88.3-аас 7-ны дагаас баасан гарагийн 15 цаг 10 минутаас хүргэж байгаа. Хэрэг болон шүү хизээд бэлэн байх туурайтай элдв шипийн нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 17-ны даваа гарагийн дугаар шуутрахад бэлэн боллоо. Студид хөтлөгч Анжи болон Ами найруулагчаар Төвшин Баярнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар эрүүл залуу амьдрал цааврайтайгаар Live TV брендийн өвлөн цай мөн Япон чанарыг Такатагаас аюулгүй байдал тавдахыг мэдрүүлэх Японы номер 1 Токико амьд театр хамтран ажиллаж байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр даваа гараг бид нар худалдаа авалт гэдэг сэдвээр ярьдаг байгаа. Сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Мөрөлтийн өдрөө аяталтаа өнгөрүүлсэн. Хагас бүтнээр юу юм? Тантай хамт байсан шүү дээ. Баригчлаа гэхгүй. Хоёулаа хамт яваад байгаа бол тэгсэн байна. Дээрээ тэгсэн байна. За. Өнөөдөр худалдаа авалт гэдэг сэдвээр бид нар орны матрас орны матрасаа хэрхэн сонгодог вэ? Орны матрас сонгоход ер нь юуг илүү их анхаарах хэрэгтэй байдгийг, хаанаас матрасаа авав, ямар үнэтэй авч байв, тийм ээ? Матрас сонгохдоо ер нь гівдч үзэж сонгодог юм уу, яадгийн те? Дээр нь дэвхэрдэг юм уу, яадгийн те? Орондоо харуулах юм уу? Гэх мэтэр хэдүүдээ юу яана? Матрасны талаар л бие биендээ шипийг аваалцсан. Би гоё шипи авмаар байна. Яг матрас гоё матрас олж авч чадахгүй байгаа учраас танаас ямар гоё матрас авах вэ гэдгээ. Танайх одоо ямар матрастай байгаа вэ? Манайх ороод агаж ирсэн матрастай байгаа. Нөгөө ингээд дотроо бүрштэй. Кеко гэж дуурж гэнэ үү? Дуурж гэнэ. Одоо дуурцсан уу? Ингэдгийн байлаа хаа тэр чам. Нөгөө унтлагын өрөөний ком тэр чигт авсан байхгүй. Тэгээ авахаар нимкээ шалчхаар матрас ирдэг штэ. Надад хоёр сонголт өгсөн. Нэг бол тэр матрастай нь үнэгүй ав, нэг бол нэг тухайн үед тэр чи 7-8 жил өмнө штэ. Жохон мөнгө нэмээд зузаахан шиг юм. Нөгөөдхөө бодвол нэг 2 дахин зузаанчлаа матрас аав гэсэн. Тэгэхээр зузааны бодоо тэр матрасыг л авсан. Одоо ингээд нэг пүршнүүд нь ингээд мэдрэгдээд нухаад амжилттай. Ингээ харангуй зарим газараа зэвэрсэн байгаа үстэй. Тий. Цоол нөгөө давгаа цоолж гарч ингээ алдаал байж байгаа. За, ерөнхийдөө матрас чинь миний мэдж байгаагаар 4 янз байгаа юм. За, нэгдүгээрт нь бол бүр хуучин цагийн матрас буюу дотор нь ингээ зөөлөн имжигдсэн, өнний ноос, элдв бусын имжигдсэн. Тэгээ ингээ энэ тэнд ингээд нэг хоёр талаас нь хавчдаг юмар хавчсан. Тим нэг матрас байдаг. Хуучин одоо байж юм уу? Хуучин цагийн матрас. Одоо зарим альбаас байгаа л одоо минийхээ мэдж байгаагаар бол бие тамирын задлууд байдаг байсан матрас шүү дээ. За тэр матрас. За хоёрдугаарт нь бол одоо танах шиг уламжлалт дунд гэдэг юм уу пүрштэй тэр матрас. За гуравдугаарт нь бол нэг ийм арай жоохон нэмхэн мөртлөө дотроо ийм хулс мус хийцэн юм уу? Тийм нэг өвстэй дотроо өвстэй пүршгүй юм уу? Арай хөнгөн тийм. Хөнгөн тийм нэг матрасны үе гарч ирсэн. За одоо дөрөвдүгээр үеийн матрас бол юу байгаа вэ гэхээр нөө латекс матрас. Тийм билээ те. Латекс матрас яачдаг. За миний хувьд бол манайх бол би нөгөө нэг аяллахаа компани шугамаар явж байгаад Хайнаанаас авсан. Хайнаанаас аваад тэгээд шууд ачуулсан. Нааш шууд ямарыг авсан? Тэр сүүлийн үеийг тэр латексыг авсан. Гоё юм уу? Үнэхээр гоё л доо. Ингээ хөвтөд яг тэр чинь ингээд нөгөө нэг хүний биений хэлбэрээр яг ингээ гоё ингээд юу яадаг штэ. Шилтэд орчих шиг тийм. Нэг матрас авангууд би чинь 1.82 200-таг авлаа 220-таг авлаа. Тэрийг авангууд 15 см-таг авсан. Тэнгүүд 2 дэрн 1 хөнжил тэгээд дагалдаад ирсэн юм. Дэвсгэрийнхэн даавуун дагалдаа дахиад тэр чинь ингээд яаж вакуумдад нэг мангар том чемодан болдог байхгүй. Тэр чемодан нь хүртэл өнгөө дагалдаад. Тэгээд тэднийх өөрсдөө логистикийг хариуцаад 90 хүртэл хүргээд өччихсэн. Хэд болж байна? Тэр тэгээд авахар. Миний бодлоор тэр нэг Монгол мөнгөөр нэг 3 сая орчим болсон болов. 3 сая орчим болсон баг. Тэгээд яг одоо тийм матрасан дээр унтаад ахлаар хүн яг тэрэндээ тасчт юм байна. Нууцан сурж байна уу? Мууцан сорно энэ тэнд суунгууд нэг юм гүнж шиг болчиход байгаа шүү дээ. Шигтэж авахгүй байгаа юм бэ. Тэгээд энэ матрасны бас нэг айгүй гоё тал нь юу гэхээр өөрөө нөгөө нэг мэдрэг учраас одоо жишээлбэл чи матрасан дээр өндөг тавьж байгаа дээр нь хөвтөд өндөг харахгүй байхгүй юу? Харин тийм л зурагчдаг. Бичлэг л харсан л та. Тэгээд хажууд би ингээд босонгууд танаа матрас чинь ингээд дуурж муураад ч юм уу ямар нэг юм байдлаар хажуудлын өндөр мэддэг шүү дээ. Үгүй тийм байхгүй. Би босоод явж байгаа буцаа өрөөд ирэхэд хажуудлын хүн намайг босдгийг мэдчихгүй байж байгаа тий. Яг тухайн газар л юу яаж идэг. Тэгээд латекс гэд энэ Таиландын яг брэнд нь Таиландын брэнд байсан. Миний
авсан нь болохоор Тайландын юу гэдэг брэнд үлээд нэг зааны зурагтай нэг юм нэг тим логотой брэнд. Тэгээд тэр яг Тайландынх нь эргэтэйгээр Хайнанд үйлдвэрлэж байгаа тэр Хайнан ч өөрөө тэр каучукны юутай юм байлээ л дээ. Модтой юм байлээ л дээ. Ургадаг. Тэгээд тэрийг боловсруулад латекс гэдэг тэр матрасыг хийж байгаа. Тэрийг гаргаж авч байгаа. Тэр чинь гурван сайн тал байгаа юм. За нэгдүгээрт нь бол мэдээж тэр нөгөө нэг бүх бат бөх тийм үү. Хоёрдугаарт нь хөнгөн. Тэгээ хөнгөн. За нэг ч хөнгөнч бас биш. Тэгтэл мангар урт настай. Тэр нөгөө нэг идэлгүй удаантай юм байна шүү дээ. Тийм ингээд нөгөө нэг шамбин мэмбин гэсэн ойлголт байхгүй. А гуравдугаарт нь нөгөө нэг гэрийн хордон шавжнууд үлддэг байхгүй. А тэр шивс орохгүй мэн тий. Биса, жом, өөр юу гэдгийг те тийм юмнууд бол зай завсаргүй болохоор хийж байна уу? Мэдээж тийм л баг. Тэгээ өөрөө тэр бодсон тийм нэг тэр шавж мавжнуудын дургу үнэр ялгаруулдаг юм болов яадаг юм бол ямар ч байсан тэгсэн. Тэгээд манайх бол тэр матрастай байгаа. Тэгээ би ч нөгөө нэг шинэ байр босгох гээд энэ тэндээс юм зөөгөө яваад байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн манад нэг яг тийм оргин нэг ойролцоогоор 8 сая байгаад байсан байхгүй юу? 8 сая орчимтай байгаад байсан. Тэгээд би Хайнанаас очиулаад ингэсэн чинь 3 саяыг болж гин тэгээ ачуулсан. Арай баг тус чинь тий. Бас усан матрас гэж нэг юм яваад байгаа шүү дээ. А за тийм. Хэдүүлээ нөгөө хөвсгөл явсан шүү дээ хаа. Хөвсгөлийн амралтын газрын орыг та санаж гинөө. Шигдээд ингээд орчдөг, гайс ороод авчдаг. Тэр ямар матрас юм? Латекс бол биш бах. Тэр баг латекс мөн баха. Тэр чинь нилээн чинь тэгээд зузаанд байдаг л да 15 20 үнэхээр гоё. Зүргэл тэврээд авд юм бэл шүү дээ. Янзын гоё амарт юм бэлээ. Тэр сүүлийн үеийн матраснууд чинь тэр нэг усан матрас гэдэг нэрээр нэг юм яваад байгаа. Тэр усан матрас нь болохоор одоо миний ойлгосноор нөө хийлдэг матрас байдаг шүү дээ. Бидний аялалт явахдаа авч явдаг. Тэр нэрхүүл материал байлаа гэж л харсан шүү. Би бас нэг тийм усан матрастай буудалд бууж л байсан. Гоё үнэхээр гоё. Тэгээ ингээд би ч нөө бүдүүн тарга хүн болохоор айгаад хагарах вэ яагаад нөгөөдг нь зад үсэрч өгөөд. Айх хэрэггүй л байсан юм шиг л байлээ л дээ. Даац мац байдг л байлгүй дээ тийм ээ. Тийм л байлгүй дээ бас тэр нь. За тэгэхээр хоёулаа хамтраалагчаа танилцуулаад эфирийнхээ шууд утсыг нэ. Тэгвэл матрасаа яаж сонгож авдаг юм бэ? Тэ үн ханшуул хиттэй байна вэ? Алин тухтай байна гэдэг талаас нь. Хуучин бол одоо хөгчүүд хатан юм дээр л унт гэдэг хэвчээ хөвчлэн тий. Тийм шүү дээ. Тэр чинь нөгөө бие чангалахын тулд манайхан чинь бүр тэргэн дээр унтдаг, суран дээр унтдаг гэдэр байсан биз дээ. Тийм шүү дээ. Болж бол хатан юм на зөөл юм дээр бити унтаад байгаа. Одоо болохоор бид нар чинь 5 тухай бодоод болж л үгүй зөөлхөн. Би гөгшөн. Би чи залуу байхдаа бол настах хүн гэж сур муран дээр чи унтчдаг л байлаа. Ая. Дээлээ нөмрүүд имэйлэд ирлээд унтчдаг л байсан. Тэгээс одоо байж юу? Тий. Одоо гоё юм дээр унтмаар байна тий. Матрасаагаа явсан газар чир явах гээд байна үгүй юу? Тий, бараг л тэгээд байна. За хамтраагчаа танилцуулсан эфирийнхээ шууд утсыг нэ. За эрүүл салын амьдарцгай Live Tea брендийн үүлэн цайг танилцуулъя. За коконатын сүгээр багсарсан учраас навчад ногоон цай хэрний сүүний тааламжтай амт үнэртэй байдаг энэ цай. За keyword цайны ертөнц компани оруулж ирдэг. За ингэсэн эднийх болохоор 2009 оноос эхлэн нөгөө 8 дахилтай дугуй болонтой шүү дээ тий. Энийг оруулж ирсэн. За 2011 оноос Live Tea тансаг зэрэглэлийн навчад цайг захиалгаар үйлдвэрлүүлсэн байгаа. Ингээ 2013-аас оноос хойш болохоор 200 гаруй нэг төрлийн цай Tea-Garden анхны цайны төрөлцсөн дэлгүүрээ нээсэн. Ингээ 2018 онд болохоор Dilmah брендийн альбиасны эрхийг аваад Туркийн алдарт Хажи Баба амттан байна. За тэгээд Master Nats хатаасан жимс байна. Бусад цайны эд хэрэгсэлгээд олон улсын зөвхөн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүний Монголын зах зээл дээр хөдлөн борлуулж байгаа. Энийг ингээ үнэртэнгүүт нэг гоё сүү шиг үнэртэй. Тэгж байгааз амтан ч тийм шиг. Цайнаас гадна тийм сүүний үнэртэй байдаг. За энэ үүлонг гэдэг цайг сонгох шалтгаан гэвэл үүлонг цайг гоо сайхны цай гэж нэрлэдэг юм байна. Яг үнэ. Тийм, гоо сайхны цай гэж нэрлэдэг. Гэхдээ үүнээс гадна хоолны шингэц муу, гүдсний гөрүүлзэх хөдөлгөөнд дутмаг, бүдүүн нарийн гидсний бохирдлогтой, илүүдэлжинтэй, арьс салт болон давсаг шасны замын өвчлөлттэй, игзийн болон элдв харшилтай нүрээр батгах их гардаг. Царайны өнгө цус гундуу бол уухад илүү тохиромжтой гэж шүү. Тий, одоо нөгөө өсвөр насны хүүхдүүдэд батг гардаг штэ. Тий. Уулгамаар юм байлээ. Энэ яг цэвэр навчин цай. Навчин цайг олон удаа усаар хандлан уух нь харин ч сайн. Яагаад гэвэл хандлах бүр дамт нь өөрчлөгдөж байдаг. Тиймээс гэртээ болон кафед навчин цай авсан бол олон удаа ус хийж нөхүүлж авахаасаа битгий санаа зовоорой. Усанд амт болон өнгө орохгүй болтол уух боломжтой гэсэн үг. Тиймээс гэртээ аваад тавихад маш удаан хэрэгэлдэг гэж. Тий.
Энд чи тэгээд хаадуудыг хүртэж байсан. Ундаалж байсан Нэг гоё юм нэртэй. Тэгээд би нодон тэр занжичид явж байхдаа би бүр нэг найзынхаа манай нэг компани түнш менежерийг дагуулад занжич чинь бас айгүй том зайны ертөнц байхгүй юу? Би бүр цайны тариалан дээр очиж үзсэн. Бүр Яг яаж ингээд тариалж шатлаад ингээд уулан дээр ингээд шатлаад тавьсан байдаг шүү дээ. Яг тийм газар очиж үзсэн. Яг очиод тэр цайны тариалан гол зогсонгууд яг энэ үнэр хүнэрт. сэлх гэж байна уу? Энэ үнэр хүнэрт байхгүй. Янзын үнэрт юм. Тэгээд энэ дээр нэг юм байгаад байгаа нь болохоор энэ өвлон гэдэг цай бол дээр нэг ингээд сүү нэртдэг. Яг үнэ. Гоё. Уухад хүртэл сүү амтагддаг наа. Тийм үү? Амтна тий. Зөө, зөө, Та ууж үзээр яг нэг сүү амтагдаад идэв. Тэгэд яа тийм бэ? Өдөртөө нэг 5 аяга ногоон цаа ууснаар бодисын солилцоог идэвхжүүлээ 70-аас 80 калори шатаан гэж бүр батлагдсан байдаг. Тэгэхээр нөгөө жингээ бай хасах гэж байгаа хүмүүс бол энэ дэр уувал зүгээр байгаа. Антиоксиданттай тий. Минимэр баялаг гэдэг давуу тал бол зөндөө. За энэ бид нар бол үүлонг гэдэг цагийг ярьж байна. Live tea чинь бол өөрөө 5 төрлийн цай байгаа шүү дээ. 5 төрлийн цай байгаа. Та энэ live tea цаг авахд хүргэлт нь үнэгүй. За дээр нь та хүргүүлээд авах юм бол танд яг энэ live tea гэдэг брендийнх нь шилэн аягыг бас үнэгүй бэлгэлнэ. Хандлагатай юм аяг байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрийг бас авчих хэрэгтэй. За тийм. Хаанаас авах юм гэхээр номин имаш дөргөл сансар эфес гэх мэт сүлжээ дэлгүүрүүдийн цайны засгаас нь авах нь. За мөн 94.11 1814 94.11 1814 дугаараар захиалаад үнэгүй хүргүүлээд авчихвал зүгээр юм билээ. За Facebook дээр хоёр хаяг байгаа. Live tea гэдэг нэг Facebook-ийн хуудас байгаа бол дээр нь Tea Garden by Tea Lovers гэсэн ийм групп байлээ. Пэйж болов? Пэйж байсан баха. Ороод хаа дэлгэнгүй мэдээлэл нь бүгд байгаа. Чи ороод аваарэ. Тэгээд цайнд дуртай хүмүүс тийм ээ. За тийм. 5 төрөл байгаа. Та бүхэн 94 11 18 14 гэдэг дугаараар нөгөө хургуулээд үнэгүй аваад нөгөө дээр нь шилэн аягыг нь брендийнхэн шилэн аягыг нь бас үнэгүй бэлгэнд авна штэ. 94 11 18 14 шүү. Баярлалаа нэвтрүүлгийн хамтраалагчаар эрүүл залуу амьдрцгай лайв tea брендинг өвлөн цай байлаа. За. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв орны матрас гэдэг сэдвээр ярьж байна тий. Матрас нь онцгой ач холбогдол өгдөг хүмүүс шипийг хуваалцах нэ. Одоо хэдүүлээ бол бас ингээд нөгөө нэг одоо эн чинь юм болчихжээ. Ер нь бол сүүлийн үеийн бүх юм чинь нэг юм ухаалаг эднэр гэдэг нэг. Хоёрдугаарт нь бол эн чинь нөгөө нэг эмчилгээний гэдэг болсон байна шүү дээ. Тийм шүү дээ нэр. Тийм эмчилгээний буюу тэр одоо тэр нэг латекс матрасны давуу тал нь ихлээр нуруу хязгаарч өвддөггүй. Ягаад гэвэл яг таны нөгөө нэг ингээд нуруу ямар байх ёстой яг тэр хэлбэрийг нь гаргаж өгдөг учраас гээд тийм нэг давуу талтай гэдээсэн юм баггүй. Тэгэхээр одоо бүгдээрээ орж ирээд манайх тийм матрастай. Тийм матрас бол жоохон хүнд юм байлээ, эвгүй юм байлээ ч гэдэг. Ийм матрас өстой гоё юм байлээ. Тэ тэнчнээс тэтэн төгрөгөөр авсан юм аа. Одоо манайх бол тэрийг одоо тэтэн жил хэрглэж байна гэдэг. Тийм шүү дээ. Ингээд би эндээ шипигээ хуваалцах нэ. За эхний сонсогчгаа байлаа. Анаа. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За танах ямар матраснууд байна вэ? Манайх нэг л том орон дээр матрастай бусдууд нь гооцтой. Тэгээ сая тэр нэг том орныхаа матрасыг солих. За. Тэгээ хуучны нөгөө зүгээр пүштэй матрас. Манайх шиг байж. Тэгээд тэр нөгөө нэг дээр нэг 5 санжин тексттэй тэгээд доороо нөгөө нэг тусад нь уутлсан гам бүрштэй гэдэг нэг холимог юм би. За. Тийм матрас авсан. Гоё нэ. Тэгээд ер нь бол одоо тасч эхэлж байна. Яг ингээд нэг унтчихсан матрасан дээрс өөр матрасан дээр хэсэг нуруулдаг юм шиг. За. Зөөлөн болчхоор уу? Тийм хитрхи зөөлөн өсөж болдго юм уу? Яг нөгөө нэг одоо нөгөө хүний бие хэлбэр хонхоо нэтэр гэдэг шүү дээ. Өмнөх матрастай гэж хонхоодгүй ч байсан юм уу? Хөөстэй бүгд тэгээд тасцсан л байж. Ер нь бол яг зах хэсэг рүүгээ бол ингээд тойроод тийм хитрхи зөөлөн матрас чинь бүр зах хэсгээр бол юу яагаад гэдэг. Доороо бүрштэй тэгээд чираад байдаг юм байна. Доороо бүрштэй дээрээ латекстэй юм байна тийм үү? Холимог юм матрас. Тийм холимог тийм матрас юм лээ. Сүүлүүд бас нэлээд. Танаа ороо ямар хэмжээтэй вэ? 2 м 80-аар. 2 м 80 те? 200 шүү дээ. Яг тийм матрас 280-тай ямар үнэтэй байна? Ер нь нэг 650,000-аас сая 200-300 тайлах шиг байна. За. Тэгээд дундчлал авсан ер нь. Тийм байна. Хэдэн жил болоо танах матрасаа сольж юу?
За нэг 10 гаруй жил болох гэж Оо байна. тэгвэл Бүрштэй матрас ер нь 10 гаруй жил болоход баг зарим газараар гараад ирдэг тий. тийм ээ тий болох гэж байсан. Ер нь баг тиймэрхүү болчдөг. Тэгээд латекс өөрөө бас жоохон үнэртэй байт юм лээ. Тий. Тэгээд таныг аваад эд сар болж байна. Одоо нэг 2 сар мар болчихсон. Оо тэгээд байхгүй болчихно. Тэр чинь Үнэр нь нэг тийм үнэр байх нь байдаг. Тэгээд та нар нөгөө өвл авчирсан цонх монх чинь нэг онгодгүй байх үед ирсэн учраас үнэр нь удаан гараад байна. Тэгээд балкон дээр гаргаж 50 минут 2-3 хоног зүтсэн. Тэгээд бас сар мар болж иж байт юм лээ. Тэгээд. Тэгэл дасан да тийм ээ. Тэгээд наадханаас чинь салхын эцэг болд юм аа. Дэр мэр нь яг ингээд нөө өөрийнх нь дэрэн дагаад ирчдэг. Яг л тэр дэрэл нэг ингээд нэг дэр шиг санагдаад байдаг болчтой шүү. Харин тийм лээ. Тий. Сайхан зөөлний хувьд бол зөөлн л байгаа юм байна тийм ээ. Зүйлсний үрдээ сайхан санал. Тийм ээ. Сар болоод тасчдаг юм билээ. Ааха. За За баярлалаа. баярлалаа. За Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Бас нэг хөвлөр гараад ирлээ те шинэ хөвлөр. Холимог юм байна штэ. Тийм Байт юм байна те. Тэгвэл би одоо тэр бүтэн одоо таны авсныг авахгүй байя гэж бодвол холимог авчих юм байна. Байж болох. Үний хувьд ч гэсэн боломж болчих штэ. Тий. 50%. Тэгээд би зүгээр яг энэ матрас манайх шиг матрас ер нь манад ирвэл ямар үнэтэй ирэх нүгэд өөр тийм нэг оруулж ирж байгаа хүмүүс байлаа л дээ. Тэгээ харахтаар бас нэг 4 сая маяас ч юм уу тэгээд эхэлж илээ. Тэгээд янз л байлаа. Урдаас яг одоо тапогоор дамжуулаад авах юм бол бас болохоор л юм нэлээ. Бас яг тийм матраснууд байлаа. Бас нэг 4 сая хавцаал орж ирэхээр юм уу та гэж харсан шүү. Тэгээ манад ингээ орж ирэхээр жоох үнэ ингээд нэмэгдчихэд байх шиг байна. Тэг бэлгэсэлтгүй болчиход байгаа юм л да. Тий. Би чи тийчнээс авангууд мангар олон бэлгэлт Тэгэхээр харин гоё байгаа байхгүй. Бүх юмтайгаа тэгээ 3 сая багтчихвэл болж штэ. Бүх юмтайгаа тэгээ углаад аваа маавуугийн хүртэл бэлгэнд нөгөөд ингээ явуулж байгаа шүү. Тэгээ юм чимдам тэгээ явуул ингээ. Тэгээ чимдан мангар том чимдан. Одоо тэр юуд чиргэлж болдгоо нэг чимдан байна. Мангар том уу? Мангар том. За хэрэг шататаас 77 77 38 83 77 77 88 30 дараагийн сонсогч. Ано? За сонсогчоор хааж байгаа юм байна. сайн байна уу? Өдөр юм дээ. За өдөр юм дээ. Өдрийн минь дээ. За матрасныхаа шипийг хуваалцъя. За манайх чи одоо анх хурмын ихтэл нэг алтан гандэрлийн нэг матрастай байсан. За. Тэрэн дээр унцаргаа ер нь сурчдсан байна. 12 3 жил унтуу. За. Шимбэхгүй юу? Гайгүй юу? Одоо ч гэсэн нөгөө хуучин ортогоо нөгөө хуучин байранда байж л байгаа л да. За. Тийм. Гэхдээ яг тэрэндээ бол тасчдсан байлээ хүн. Нөгөө бүрштэй матрас уу те? Тий. Нөгөө Монгол матрас байсан юм чинь. Тэгээ сая сүүлд нь нодлон шинэ ор аваад шинэ матрас аваад тавьсан. Тэгээ тэр дээр унтахаар ер нь их жоохон шүн бол нэг жоохон духгүй унтаад байгаа шиг мэдрэмж төрөөд. Шинэ матрас нь ямар матрас вэ? Нөгөө нэг шинэ сонголтоос нэг юм матрас авч ирсэн нөгөө бас л бүршин тусдаа 6-аараа яасан бүршин тусдаа мустаа гэж хажуу талд хүн хөдлөхөд мэддэхгүй гээл. Санийх шиг юм болоо холимог. Тийм л баг. Сүүлийн үед л хүмүүс хэрэгдээд байгаа. Ааха. Бүршнийг бол сайн юм байна. Арай сайж авсан бүршин. Тэгээд ер нь жоохон тийм болохоор газраар унтахаар нэг сайхан нуруу амраад унтж байгаа. Юм дээр. Унтаа сурцсан л байна л тахтай юм дээр тий. Тийм байна. Тэгэхээр одоо тэр матрасан дээр бол нэг унтахгүй л байгаа юм байна тий. Тэгээд унтчихлаа гал да. Хүүхдүүдээс тий. За нэгэ унтаа. Таслаад унтах байна. За. Та тэгээ матрасаа сонгохдоо ер нь хатуу зөөлөн алийг сонгож авч байна. Хатуу дуу юу яг зүгээр байгаа. хатуу дуу гэж авсан. Тэгтэл бас жоохон зөөлөн санагдсан нэг. Нилээ хатуу болсон да. Өргөн орны матрас яриад шүү дээ тийм үү? Тий, өргөн том орны матрас. Хэрвээ тэр нэг хатуу матрас сонгож байгаа, сонирхож байгаа хүмүүсийн хувьд бол тэр нэг сүрэлтэй матрас их зүгээр юм билээ. Тий, тэр чинь л хатуур тий. Тий. Тэгсэн мөртлөө хөнгөн. Хатуу мөртлөө хөнгөн байхгүй юу? Тий, сүрэлтэй тийм нэг юм одоо юу гэдэг сүрэл шахаад тэгээ гадуур нь бүрдсэн юм байл л дээ. Дотор нь пүрш мөрш байхгүй. Тэгэхээр шимжиж шилж байгаа дахин гайгүй тий. За баярлалаа танд. За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За. Хүн чинь матрасан дотроо маш олон төрөл байгаа дээ. Тийм байна. Бүршний сонголт нь тэгвэл сайжирж орж ирээд байна бас тий. Одоо зузаан бүрштэй гэдэг ч юм уу, суул төгөхгүй гэдэг ч юм уу. Тийм, манайх ч одоо 2 хүүхэд жоохон байсан гэхэлэр баг 10 жилийн өмнө тэр хоёр нөхөрт нэг юм давхар ор авч гисэн байхгүй юу? Тэгэхэд матрас нь тийм нэг сүрлэн матрас ирж ирсэн. Нэмгэн тий. Нэмгэн нэг үд крэний. Тийм. Тийм, тэгсэн мөртлөө яг юм гоё хатуу. Тийм матрас дагалдаж ирж ирсэн шүү. Тийм. За дараагийн сонсогч байгаа байна уу?
Байна уу? Байна өдрийн За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Сайн мэцхан. За сайн байна уу. За. За матрасныхаа шипийг хуваалцъя. За ястаа би нөгөө багахын манах газар унтдаг байсан намайг. Аа. За. Тэгээ би ч нөгөө дээр үе нөгөө бүстэй ороод штэ. За тий. Тэрэн дээр гууд саydсан тэгээд 200 орцтой. Тэг мөрөөддөг байсан. Аа. Тэгээд би яг тустаа гартлаа гудсан дээр унтж байгаа л тустаа гарсан. Аа. Ер нь бол тэр орон дээр гарч амжаагүй. Аа. Яг гарах гэж имээ ирээд ивчихсэн байхгүй. Яг л ингээд очрын дагуу очичид имээ ирээд гисэн. Тий. Имээ. За. Тэгээ имээ чинь өнгөрсөн. Яг имээг өнгөрсөн өмнөхөн би чинь нөгөө тустаа гараа явцсан. Тэгээд хань төрч гисэн их тийм баян дансаг нийлээг болоод тэр гудсан дээр нөгөө гэрт шалаар л унтдаг байлаа. Одоо тэгээ шалаар юм уус. Тэгээд дунд нэг юм модоор авсан. За. Нөгөө гэрээ тавилганы нэг мод байдаг Тийм. шүү. Тий. Тэрийг аваад тэгээд тэрэн дээрээ гуцтайгаа тэгэл хатуу юм дээр өөр насаараа унтцсан болооч гэдэг юм уу. Сая манайх одоо ингээ нэг байр маятай болсон л да. За. Гой мой ор авсан. Тэгээ орон дээр унтахлаар ер нь нэг цаанаа л тухгүй. Тэгдэг. Тэгээд яг энэ бүр хавцаа тийм нэг юм нуруу юун дээр дотор бэст бөөдөн чөлөө юуны тэрний нэг тийм матрас ирдэг. Тэгэл тэрнээс авсан тэр чигтэл байгаа одоо тэгээд тэрэн дээрээ битээр нэг унтдаггүй болж өгөөд нөгөө том өрөөндөө зургтын өмнө нөгөө нэг сундаг бөөдөн мөдөгөөс ашиглахгүй. Тэгээд гуцаад өвсөл хөвтчихсэн шүү дээ. Одоо тэгээд гэж нөгөө нэг баахан юм хүнчлүүд байдаг болцсон. Тэгээд тэрнээс өвсөл хөвтчихсэн. Битээр тэр наамар гэдэг юм ба. Тэгэхгүй бол яг тэр нэг ууц хавцаа өвчөө ороос ирдэг хөхгүй өглөөс ирэхээр. Стал дасахгүй л байна да нэрээ тий. Дасахгүй. Тийм байна. Одоо 20 жил тусдаа гараад ч гэсэн тэгээ одоо би багасаа гэж юм нэг бараг 45 6 жил би ер нь газар унтчихсан юм шүү дээ. Бид нар ч нөө эмээл дэрлээд хээр онцдог хүмүүс чинь дасгүй байна шүү дээ. Эмээл дэрлээд хээр хоноход чинь бол ганц муу юу л доогороо нөө тохом л аяж байгаа шүү дээ. Тийм шүү дээ, тохом аяа. Тохом дээр юу ачиж байгаа шүү дээ. Хээр гарахаар бол хоёр давхар дэвтэй бол нэгийгээ дивсээд нөгөөдхийн нөмрөөс тэгэл чи бас тасаг унтах нэ. Бэлтгэлтэй. Тий. За тэгвэл тэр зөөлөн матрас сатраас бол өстой тасаж өгөхгүй л яваад байгаа юм тийм ээ. Харин тий. Сүүлд авсан тэр нэг шинэ матрас чинь ортоогоо ямар үнэтэй байсан? За яг ортоогоо нийлээд 3 сая 700 тэр чинь бас 5 6 жилийн өмнө авсан шүү. Одоо ер нь тэрэн дээр манай хүүхдүүд л унтдээ. 180 200 юм байна тий бас. За яг тэр хавцаа л байгаа. Хоёр хүний гэж хэлээд авсан. Их л гоё чөлөөтэй байд юм ба битэр чи. За. Яг хөндлөнгөөр хөвтөхлөөр нэг юу ачтыг. Өвдгнөөс нэг жоохон булчин хавцаа илүү гараад ид юм а. Тийм ээ. Булчингаас доошоо илүү гараад. Яг уртаашаа хөвтөхлөөр бол хангалттай. Тэгвэл 160-тай байж болох юм байна. Та энэ өндрийг яаж мэдэж байгаа. Арайч 2 метртэй биш үстэй. Өндөр чинь 2 метр биш үстэй. Үгүй тийм биш. 1 метр 82-тай л юм шүү дээ. Тийм байна. Бас өндөр юм байна. Тийм байна. За баярлалаа танд. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За. Нэг актер тэр хатуу юм дээр унтахч нэг актер буруу биш юм шиг байна. Ер нь бол тэг ингээд нэг юм сурцсан хэцүү юм байна. Тийм тэгээд одоо ингээд жоохон насахад ирэхлээр л зөөл юм хайж эхэлнэ. Яг тэр 200-aa орчноо доошоо шалчаагаад ингээд орчдөг гэсэн шүү дээ. Тэг банц идэг шүү дээ. Тийм шүү дээ. Хөндлөнгөөр нь банц ийн хөлөнд нь маконы сав хийж өндөрлөн тэр чинь бас ажил ихтэй шүү. Үнэ. Тэгээд тэр чинь ажиллагаа болоод ажилттай. Одоо тухайн үеийн матрас ч юу юм да. Эсхий гуцл юм да тий. Тийм. Олон давхар эсхий левел гоё. Тийм. Хэл зузаалж байгаа. Юуны тэр 200-aa орыг өндөрлөхт чинь хамгийн супер нь тэр мотоциклийн Porsche байсан шүү дээ. Мотоциклийн Porsche-гоор өндөрлөлтсөн те сүрхий янзалдаг л байсан. Тэгээд нэг 4-5 тийм нэг хөндлөн мод хийчдэг те нөгөө тавгаар нь. Яа ингээд хааруулаад ингээд хийчдэг. Тэгэхгүй доошоо ингээд хөх гэдээ орчдөг учраас те хүний биеэр тэгээ хатуу болгож. Тэгэхээр одоо ер нь багасаа сурцгаац л бол таарч дандаа хатуу юм дээр. Тийм шүү дээ. Тэр 200-aa орчнууд бол миний анхны тайз байлаа шүү дээ. 200-aa орноос шгөнэгээл гарч ирэх олон хүний амьдрал шийдэгдээ үсттэй. Шүлэг уншдаг тийм хүүхд байлаа шүү дээ гэж. Тий. За дараагийн сонсогч. Манай Байна өдрөмөнд. За өдрөмөнд ээ. Яа матрасны тухай яриад багш байна. яг Дөнгөж сая машиндаа суугаад сонслоо. За тийм.
Би урд нь залуу байхад матрас таадгүй хамаагүй л унтчихлаа байдаг гэсэн. Одоо 10 онд Америкт явж байгаа нэг дэлгүүрт санамсаргүй нөгөө матрас зарж нөгөө байдаг шүү дэлгүүрүүд. Тий. Гэвтэж болдог. Тэг хөвтөөд 30 минут унтцсан байсан. Аа. Тэгээд яг тэр матрас аваад одоо өнөөдрийг хүртэл 15 жил тэрэн дээр унтж байна. За. За ямар матрас? Американ брэнд гэдэг одоо очиж харин бүх юм нь онгочиж үзмээр санагдлаа бүр. Дотор талын уу? Ямар матрас гэсэн бол тий. Ямар ч сан пүрш байхгүй. За. Тэр энэ нэг ингээ бариад үзэхээр нэлээд зузаан юм нэг юм хунцар юм баг шиг байгаа дотор. Одоо юу гэдэг юм бол одоо тийм. Би яг гоё зүгээр таалагдаад авчихсан. Ааха. Тэгээд тэр 30 санжил зузаантай матрас манах. Тэр зузаан юм байна. Тийм ээ, зузаан байна. Чир чирсэн нэлээд зөөлхөн. Ер нь бол тэгээ хажуудлын хүмүүс мэдрэхгүй өдөр яг л тийм л авсан. Миний санжил тэг 10 яг 2010 онд байхгүй юу? Ааха. Тэгээд тэр айгүй сайхан матрас ус. Тэгээ энэ хатуу юмдаар унтдаг хүмүүс гээд хатуу юмдаар унтдах нь зөвч гэсэн. Яг нөгөө биеийн галбираар унтвал бас арай илүү амарсан болдог. Манайх нөгөө унт тал дээр тэр матрасны тал дээр сонголтон дээр жоохон хатуу бол хатуу гэдэг нэг тийм байр суурьтай байдаг юм шиг байна. Яг амьдралын чи 50% нь оронд матрасан дээр өнгөрч байгаа шүү дээ уг нь бол. Тийм ээ. Тэр нэлээд сайн судалж, нэлээд сайн биендээ тохирсон матрасыг авах хэрэгтэй юм шиг байна. Одоо Одоо энэ гадуур ааха. 10 хэдэн жил болчлоо гэдэг гэж штэ. Та одоо матрасаа солио гэж бодож байна уу? Яг энэ матрасаа л авна да гэж дахиж. Ахаад уу? Тэ. Тэгвэл дотроо пүшгүүн бол бараг латекс юм шиг байна тий. Харин латекс юм шиг байна. Би одоо очиж үзье гэж одоо байж Жоохон байна. хатуу мэдрэгчдэг юм уу танд? Үгүй шүү Үгүй, дээ. ерөөсөө Унаасаа мэдгүй. Тэр чинь дээр давхар болчихсон. Яг биеэр шүү. Яг би нийл юугаар. Тэгэхээр эдлэгээ бол сайн дааж байна. Одоо шалчиж өрсөн янз бүрийн асуудал гараагүй. Ямар ч асуудал байхгүй. Би чи ихнэртэйгээ манай дөрөв хүүхэд дөрвөлээл битэрийн дунд дамжаал өнгөрсөн. Тэр ороор. Тэгэхээр одоо ямар ч эдлэгээ байхгүй. Тэгвэл тэр л юм байна л да. Ер нь бол бас эхлээд Азаас биш ер нь бол баруунаас гаралтай л да. Америкас уу? Тэр зүгээр би яг санжина мэдлээ би ч нөгөө оюутан байсан нэг шилхүү бас л чардааж авсан маа нэг $800 авсан тухай үедээ. Тэгин. 10 жил өмнө гэдэг чинь. Тэгээд айгүй гоё таалагдсан учраас тэгээд одоо аюугаа яагаад авсан. Тэгээ одоо боддоо шүү айгүй зөв сонголт хийсэн юм байна гээд сая фильм сонсож байгаа мэдтiin биш л чи өөрөө анзаардаг юм. Дэрнүүд нь дагаж ирсэн үү? Оо 6 дэртэй. Яг үнэн. Тэгээд нөгөө нэг чомдаанд хин чиргэлдэггүй нэг чомдаантай бас л. Тийм ээ тийм. Мангар том чомдаанд ирж байгаа үстэй тий. Тэгээд тэр чомдааных нь хажууд нэг модон авдар шиг юмтай. Тэр нь одоо юу ч байсан. Тэнд баахан даав маа баахан юмнууд ш. Тэдний бүгдийг хэлнэ. Тэр дэрнүүд нь нэг юм байна уу? Нэг эс үсгний хэлбэртэй юм шиг байна уу? Тий нөгөө юм толгойн хэлбэртэй. Тий. Тэр нөгөө хүүтэн жоохон хүүтэн гоё хүүтэн байгаа дээ. Тийм байна. Тэр одоо хөнгөл юм байна шүү дээ тий. Мөн байна. За. Тэр айгуу зүгээр юм билээ үг. За баярлалаа. Баярлалаа өдрийг сайхан. Маш их баярлалаа. За. Тэгин. Бүр 10 хэдэн жил өмнө саяны чимдаанаар нь танилаа шүү дээ. Том чимдаантай. Тийм. Тэр хэн ч хэргэлдэхгүй тэрийг аял маял давж авбал тэр өргөд дийлэхгүй үлээгээд хийсгүй гэж нь. Тэгэхээр яс хэцүү юм те. Буцаагаад ихгүй хийдэг юм уу яадаг одоо ийш тийш нүүц. Би яг гоо тэгж жагаад нэг нүүдэл одоо нэг нүүдэл хийх гээд байгаа. Тэрний дараагаар нэг хөдөө аваачаад айлд өгчихнө гэж бодож. Бараг тийм юм байна тий. Хөдөө гадаа. Хөдөө бол тэр чинь бараг амбар шиг юм бол. Харин тийм тий. Нилээ их юм орчих юм биш үү бараг. Тэр жимдам наалагдаад байгаа юм гэхгүй юу. Их юм хийн гэдэг чинь манах шиг их юм хийдэг. Мангар том юм байна. Мангар том юм да. Нүүдэл суудал хийдэггүй суурин байдаг бол тэнтэй овоо химиг л тавьчих нь шүү дээ. Амбар момборлого тий. За ойл амдраач танилцуулаад өргөжлүүлье. Японы чанарыг Такадагаас аюулгүй байдал тав дахин мэдрүүлэх Японы номер 1 Токико амортизаторыг танилцуулъя. Тэгэхээр Токико 4 хос амортизатор нь солиулвал хэрвээ Shino брендийн 4 литрийн хөдөлгүүрийн тос бэлгэнд нь өгж байгаа. За 2 хосыг авбал NWB брендийн шил арчигч бэлгэнд өгж байгаа юм билээ. Бэлгтэй. За тийм. Японы чанар Такатагаас гэж одоо Такатагийнхан бол бид нартай нэлээд олон жил хамтран ажиллажлаа. Энэ Токико гэдэг амортизатор эдний баг эхний оруулж ирсэн брэндүүдийнх нь нэг нь баг. Одоо бол зөндөө юмтай олцсон шүү дээ. Японд үйлдвэрлэгдсэн 87 жилийн туршлагатай Японд бол номер 1 ийм брэнд Токико гэдэг амортизаторынхаа брэндийн хувьд бол яагаад энийг номер 1 гэж яриад байгаа юм гэхээр Toyota, Nissan, Mitsubishi, Mazda, Suzuki тэр байтугай Ford энэ автомашинууд үйлдвэрлэгчдийн үйлдвэрээс гарч байгаа шинэ машинуудад нь бол яг энэ Tokyo гэдэг амортизатор суурилуулаад гаргадаг. Сайн юмнууд болж байна шүү дээ.
таны машин гарахтаа л одоо ихээс төрөхдөө ийм амортизатортай төрсөн. Тэгэхээр та одоо ингээд амортизатороо солих эн чинь хавар одонгод баахан хүмүүс яг ингээд амортизатор муудснаа мэддэг. Өвлнөө хөлдөө явж хагаад мэдлэхгүй байж байгаа. Одоо нэг тактикийг нь ойлгоод энэ тэнүүгээр нь тос маслгаа очсон байгааг нь хардаг. Хэрвээ та амортизатороо солих гэж байгаа бол одоо өөрийнх нь анхны гарахтаа хийжсэн Токико гэдэг энэ амортизаторыг авч хийгээрэй. Энд чинь тэгээд давуу тал ихтэй тос газыг цэлтэн дээрээс гаргахгүй өндөр дүүмжлэлтэй гэж байгаа. Дээрээс нь нөгөө бидний хамгийн чухал юм бол донслохоо савлгааг бууруулна, илүү тав дахыг танд мэдрүүлэх юм. Хоёр тал руугаа одоо татагчтай гэж нэрлэдэг. Доошоо суудаггүй, дээшгээ бас шитэд идэггүй ийм боломжийг бүрдүүлсэн гэж ойлгож байна доо. За хаяг байршлын хувьд бол 6 салбар байгаа. Тэгэхээр хаан уулын Имартин B1 давхурт нь, сансрын Имартин 6 давхурт нь, 10 дугаар хороолын Имартин B1 давхурт нь, мөн ТБ-д андуудын замын урт талд Panasonic-тай ягаан байрны 1 давхурт нь, за мөн Баянбурдаас тасгай өсөх зам дагуу M2 шатхан түгээх станц дотор 1-р хороолын арын зам дагуу отхон жолоо авто сургуультай залгаа Таката Япон сэлбэг байрлаж байгаа. Бидний очдог чинь 1-р хороолын арих шүү дээ. Тийм отхон жолоогийн арих. За тэгэхээр та бүхэн альж салбар руу нь очсон эднийх бол сервис нь бол хажууханд ойрхон байж идэг. Тэгэхээр 72 11 11 гэсэн утсаар хургуулж болно. 72 11 11 хүргээд бас сервис одоо хаач хамаагүй хүргээд өчтдөг юм байгаа шүү. Аа. За тэгээ сошиал хаягийн Takata Japan App Parts гэдэг пэйж руу нөрөөд лайк, фоллоу дараад илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нэг ч бас өөр нэг мэдээллүүдийг хүргэж идэг тийм ээ. Баярлалаа хамтран ажилласан Япон чанарын Takatагаас аюулгүй байдал 5 дахыг мэдрүүлэх Японы номерны Tokyo амортизатор байлаа. За өнөөдөр хамт ярилцж байгаа сэдв бидний тийм ээ. Орны матрас нь донцгой ач холбогдол өгдөгдөө гэдгээс дээр ярилцж байна. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй юм байна. Газар гудс твсэд унтаж үдсээ саяхан ёстой бүртгэхгүй юм байлээ гинэ. Хамаг би 0 хүндүр осон. Уг нь хөөхөд байхад бас залуу байхад зүгээр л байсан юм даа л гэдэг чинь сарагч. Одоо аргагүй настаа болж штэ. За дараагаас гисгч байна. 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 За. Сайн байна. За эмэгтэй хүн холбогдлоо. За матрасны тал дээр танах ямар сонголт хийсэн бэ? За би болохоор 2 удаа яг сүүлд нөгөө Next-с матрас авсан. Эднийх нь болохоор яа гой нөгөө нэг нуруу муруу өвдүүлэхгүй амар гой хажууд тийшээ харахаар нөгөө ташаа машаан дээр даралт ирдэхгүй. Тэгээд тэр матрасыг авахтаа болохоор бараг Монголын бүх матрасны дэлгүүрүүдээр ороод бараг хазаж үзэх нь хоолгүй бүгдэн дээр нь сууд хөвтөж үзэж байгаад сонгосон. Тэгээд яг матрас сонгоход хамгийн чухал анхаарах юм тэр нөгөө pocket spring гэдэг юм байт юм билээ. Юу гэнэ? Тэр нь pocket spring гэдэг нөгөө матрасны маань нөгөө төмөр пүрш байгаа шүү дээ. За тийм. Пүршнүүд нь одоо ингээд нэг нэгнээсээ харилцан хамааралгүй тусдаа уутлагдсан тийм технологи байт юм байна л да. За тийм. Нөгөө нэг одоо бараг нөгөө нэг ингээ аяхтаа ус тавиад нөгөө хүүхэд үсэрж исэн чинь нөгөө нэг эрийг нөгөө талигж асахгүй гол технологи нь тэр юм байлээ. Тэгээ тэр матрасаа нэг 5 жил орчим хэрэглээд тэгээ нөгөө ороо солиод орны хэмжээ өөрчлөгдсөн. Тэгээ дахиад бас яг үзэж явж байгаад ер нь бол яг тийм pocket springтэй, gel memory foamтэй. За тэгээ бас нөгөө давхар хорлоонууд шүү дээ. За тийм. Ер нь бас их жанцантай юм байлээ. Одоо жишээ нь gel memory foam гэхээр ер нь жоохон тийм сэрүүн төрлийн. Жоохон ингээ халууцдаг ч юм уу, тиймэрхүү хүмүүст даардаг бол одоо нөгөө хоньны ноос моос бүхүү орсон ч юм уу. Яг тэр нөгөө бас нэг тэрэндээ бас их учир жанцсан байд юм байлээ. Тэгээд бас ингээд одоо нөхөр нь хитийн ихтэй, эхнэр нь буранхаа ч юм уу тийм байхаар нэгтэл руугаа ингээд нөгөө ханараад улгаад байвал бас тийм нөгөө нэг 2 өөр төрлийн юутай интерас байд юм лээ. Даацтай. Нэг гудс матрас ирнэ 2 талд 2 матрас ирнэ тий. Тэгэхээр бас захиалч энэ авч болдго юм бэлээ. Тэгээд Мишель дээрээс яг тэр нөгөө Next-ийн 2 матрас тэгээд тасгаас авчихсан. Ер нь бол айгуу сэтгэл хангалуун байгаа. Ямар үнэтэй авсан сүүлд авахтаа? Үнэн. За нэг 2 сая гарангаар авсан баха. Бас яг нарийн санд нэг 2 сая 500 орчим ч юм уу. Метр 80-тай матрас, метр 80-тай 2 метртэй матрас байсан. Тэгээд маш олон төрлийн матрас. Тэгээд ер нь бол санаа зовлтгүй худалдагчаас нь сайн асуу зөвлөж байгаад тэгээд яг өөрөө хэвтэж үзэж байгаа нэг таварны нууц хэвтэж үзэж байгаа. Тэгээд хажууд тийшээ харж хэвтээд энэ төр
сонгуулиас их Ястай. зүгээр зөв сонголт хийх юм байлээ. Тэгээд яг тэр нөгөө халууцдаг даардаг зарим хүмүүс ч болохоор байнгын нөгөө халуун шатал түүнүүл халууцаад явж идэг тийм хүмүүст бол яг тийм нөгөө гэлэн memory foam эднэртэй тийм нөгөө сэрүүн төрлийн матрас айгу зүгээр юм байлээ. Тэгээд тэрийг нь бас анхаараарай. Бас яг хүмүүс мэддгүй юм шиг санагдсан. Би л өөрөө нөгөө шинээр мэдэж авсан болохоор Ястай утгаараа судалсан юм байна. Баярлалаа гоё шипи өглөө та. за баярлалаа. Маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Хятад 8 дактер хүмүүсэлтэй бүр баниусыг ингээд бүгднгийн нэг орон дээр хэвтүүлээд те за та одоо наад дээр хэвтээд 30 минут унтаад үзм үзгээд тэгээд тэгж мэгж жагаад тэгээд баахан тайлбарлаад видео үзүүлээд тэр дээгүүр машин дээр гарч байгаа марж байгаа лаг видео үзүүлээд тэгээд бид нар ингээд ингэн мингэн гээд вакуумда танд ингээд хөргөж өгнө мөгнө гээд ингээд Гоё юм аа. ингэдгийг ер нь саяны тэр нэг халуун чанарын хүтэн чанар ингээд дээ шүү дээ би зүгээр амьдралын туршлага шүү хайд. 100 торгон оронжлын давуу юу? Тийм 100 торгон өнжлийн давуу. Өвөл бол яг нөгөө нэг давуу тэр одоо коттон гэдэгтэй. Яг тийм давуу оронжлын давуу хэрэглэвэл тэрнээс их хамаарж байгаа юм. Халуун үтний тэнцвэр. Тийм халуун үтэн. Торгон тэр давууч нь бол угаанаас сэрүүхэн шинжтэй. Тий өвөл тэрийг хэрэглэх юм бол баг орондоо орохдоо даарна шүү. Сэрүүг ер нь юм хайх гэдэг тийм хайх гэдэг. Яг тэр нөгөө нэг давуу оронжлын давуу бол өвөл яг гоё штэ. Тэгээд ороход тэ дүнг бүлээсцэн байж идэг штэ. Тэгэхээр бас тэндээ шалтгаалах юм байна. Гэтэ манайхаа одоо бас сайн судалдагч болцсон юм байна. Тэ хайд сонголт ариун болчихжээ бас. Тийм байна. Янз бүрээр тэр саяных сонснуудаа нөхөрнжийн ихтэй ч юм эхнэрнжийн ихтэй бол даацыг хоёр өрөө захиалж болдог гэж штэ. Тэгэхээр эн чинь сонголт мөр үнэхээр ариун юм хөвчсөн юм байна уу? Ер нь бол энэ одоо хүмүүс ч нөгөө ингээд юу гэдэг дэлхийн нийт ингээд хүмүүсийн орлого нэмэгдээд тэгээд тэрнийхээ тусамдаа хүмүүсийн 5 дахь зориулагдсан илүү сонирхолтой бүтээгдэхүүнүүд гарч ирээд байна л да. Бүр тийм ажил байдаг үстэй. Орны матрас шалгагч гэдэг. Тэ өдөржингөө унтуулад ингээ оргичдаг. Хэр тухтай байна гэдгийг шалгадаг. За баярлалаа нэвтрүүлгийн төрөд өндөрлж чинь өнөөдөр холбогдож шипигээ хуваалцсан хамттай байсан сонсогчдаа бүгдэнд нь баярлалаа. Студид хөтлөгч Анжи болоо. Минь хариулагчаар Төвшин Баярнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Эрүүл Золын амьдарцгаар Live TV брендийн өвүүлэн цай мөн Япон чандрыг Такатагаас аюулгүй байдал 5 дахь мэдрүүлэх Японы 8-ны Токиго амьстай цаатруулаа. Та урагшлуулан сонсдог урлагийн нэвтрүүлэг аван сонсорой түр баяртай. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр нэр их сонирхолтой таарлаа штэ. Матрас таарсан байна. Өнөөдөр чинь дэлхийн нойрны өдөр. Тийм үү? Тийм дэлхийн нойрны өдөр. Тэгэхээр хүмүүс нөгөө нойрны дутагдал гэдэг энэ чинь асуудал байдаг шүү дээ. Тийм. Нойрны дутагдaltaй чинь хамгийн холбоотой юм матрас аахгүй. Ер нь бол тухтай. Өнөөдөр бол бүгдээрээ 5 тухтай сайхан нойрсох, нойроо гүн гүнзгий авах тийм өдөр юм байгаа шүү. Тэгэхээр сайхан амарцгаах нь шүү дээ, тийм ээ. За баярлалаа.